дугаар сургуулийн 9 б ангийн сурагчид байна. Намайг Одор Хэс гэдэг. Манай энэ найзын энд чим гэдэг. Тэр найзын маань Ануучин гэдэг. За ингээд туршилтандаа орцгоё. За бидний их туршилт нь болохоор эхний туршилт болохоор эндотермийн урвал бөгөөд дараачихын туршилт экзотермийн урвал. Зорилго нь химийн урвал явагдсанаар дулаан шингээж байгааг судлах. Давс усан дуусах үеийн температурын өөрчлөлтийг ажиглах. Туршилтын хэрэглэгдэхүүнүүд болохоор калиен хлорид, ус, шилэн аяг, хуурай бацийн утгуур, термометр шилэн савх орох болно. Туршилтын аргачлал нь шилэн аягт 25 см орчим ус хий. Усны температурыг термометрээр хэмжээд тэмдэглэл хөтлөх болно. Туршилтын эхэндээ термометр нь 20 гарсан байна. Энэ болохоор калий хлорид. Хэр хэмжээтэй юм? Калий хлоридоос хуурай бацийн халбаараа яг 3 албан. За одоо ус нь 3 утгаар калий хлорид нэмж байна. Гурван утгаар калий хлорид нэмж хийснээр дараа хутгаад уусмлын температурыг дахин хэмжинэ. За туршилтын төгсгөлөг термометр нь 12 болж өөрчлөгдсөн байна. За дараагийн туршилт нь болохоор эктотермийн урвал бөгөөд зорилго нь химийн урвалын явагдсанаар дулаан ялгарч байгааг судлах. Магний давсны хүчилтэй харилцан үйлчлэх урвалыг судлах. За туршилтанд хэрэглэгдэх бүтээгдэхүүнүүд давсны хүчил, магний, цилиндр, шувтан колб, термометр, техникийн жин, хуурай бацийн утгаар орох болно. Хэмжээ цилиндрт 10 мл давсны хүчил хэмжиж аваад шувтан колбонд хийгээд шувтан колбтой давсны хүчлийн уусмлын температурыг термометрээр хэмжээд тэмдэглэл хөтлөнө. Туршилтын эхэндээ термометр нь 20 болсон байна. За одоо техникийн жиндээр 0.1 г магниг жигнэж авна. Энийг жигнээд бэлтгэсэн байна. Жигнэж авсан магниг давсны хүчилтэй конус колбон дээрээ хийнэ. Урал явагдаж дуусны дараа конус колбтой уусамлын температурыг термометрээр хэмжинэ.
Термометрийн заалтын өөрчлөлтийг ажиллана, тогтмолсон заалтыг тэмдэглэж авна. За одоохондоо уруулан явагдаж байна. Уруулын явагдсанаар температурын нь хувь бол ер нь аюу их ихсэж байна. 43 45. Тэгээд уруулын явагдаад том бол температур нь ихсээд л. Гэтэ яг хөө тогтмол газар бол цогсон. Одоо байгаа нь бол Энэ нь болохоор экзотерми үзэгдэл. Одоо дулаан ялгарх үзэгдэл. Түрүүнийх нь эндотерми үзэгдэл. Эндотерми үзэгдэл дээр маань болохоор дулаан маань буурж байгаа. Экзотерми үзэгдэл дээр нь болохоор дулаан маань ихсээд температурын нэр ихсэж байгаа. Тэр нь болохоор уруулаас шалтгаалж байгаа. Одоо магний ус хоёрыг холихоор ингээд дулаан ялгардаг гэсэн. Тийм. Давсны өвчл хоёрыг холихоор. тэнгуүтлээ кали тэнгуүтлээ ус хоёрыг холихлаар температур нь илүү их буурдаг гэдгийг энэ туршилтаар баталж харуулж байна. Хамгийн эцсийн температур нь яг 45 дээр ялгаж байна. 45. За ингээ манай туршилт дууссан. Баярлалаа.